Сайн байцгаана уу? Уна ТV суугтаа тавтай морилцгаано уу? Өнөөдөр би та бүхэнд Солонгос улсын Тэжон хотод гарсан нэгэн гэмт хэргийн талаар ярьж өгөх гээд бэлтлээ. 2023 оны 7 сарын 12-ны өдрийн 13 цаг 20 минутанд Тэжон хотын цагдаагийн 112 төвд нэгэн эмэгтэйгээс дуудлага ирдэг. Дуудлага өгсөн хүн хэлэхдээ би ахлах сургуулийн 12 дугаар ангид сурдаг. Төрсөн өдөр маань болоогүй байгаа болохоор би 17 настай. Хэрвээ сурагч хүн алах юм бол ямар шийтгэл авах вэ? Хэрвээ би өөрөө очиод гэмээ хүлээвэл насан туршаагүй учраас 5 жилийн л ял авдаг гэж сонссон. Энэ үнэн үү гэж асуусан. Би төвийн ажилтан болохоор энэ нь ер нь бол тэр охины холоог сонсоод тоглож байгаа биш юм шиг байна. Нилээн ноцтой зүйл болсон байна гэдгийг нь гадарлаад хаана байгаа байршлыг нь асуусан. Тэгтэл охин за би тоглосон юм аа. Миний байгаа газар руу битгий ирээрэй гэж хэлээд уцаа тасалчихсан. Цагдаа нар шууд л GPS-ээр охины ярьсан байршлыг нь тогтоогоод тэр газар руу яг явах гээд байжсэн чинь нэг охин аавынхаа гараас хөтлүүлчихсэн цагдаагийн газарт хийсэн хэрэгээ хүлээхээр орж ирлээ гэд ирдэг. Тэгээ энэ орж ирсэн охин болохоор түрүүн уцаар ярьсан Пак гэдэг охин байсан. Хэрэгээ хүлээхээр ирсэн охин цагдаа нарыг Волпион дүүргийн нэгэн орон сууц руу дагуулж очоод цагдаа нар өрөөнд нь ороход ширээ болон орны хооронд газарт ямар нэгэн зүйл хучаатай харагдсан. Цагдаа нар хучлагыг нь аваад харсан чинь тэнд нэг охин хэвтэж байсан. Цагдаа нар охиныг аврах гэж оролдож байх хооронд түргэн 7 минутын дараа ирэн охиныг аврах гэсэн боловч охин аль хэдийн зүрхэн зогсож нас ороод нас орсны дараах хөшөлт эхэлсэн байсан учраас ер нь бол нас ороод доод тал нь 1 цаг гаруй болсон байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Нас орсон охин болохоор Пактай нэг сургуульд сурдаг адилхан 12 дугаар ангийн И гэдэг охин байсан. Түүний хүзүүн дээр нь гүн мөр байсан. Энэ нь бол санаатаагаар хүзүүг нь боосон гэдэг нь бол тодорхой харагдаж байсан. Цагдаа нар хохирогч болон хэрэгтэн хоёр охины холбоо харилцааг нь судлаж үзэхэд хоёр охин 2 жилийн өмнө найзынхаа танилцуулгаар хоорондоо танилцаад үүнээс хойш бол дотны найзууд болон 11-р ангиасаа нэг ангид хамтдаа сууж эхлэн улам илүү ойртож дотноссон байсан. Хоорондоо өдөрт олон 10 мессеж бичлэлцэж бараг л ерөөсөө салдаггүй тийм сайн найзууд болцгоосон байсан. Гэвч хэрэг болохоос 20 хоногийн өмнө буюу 6 сарын 23-нд И охин цаашид хоёулаа найзлахаа болио гэсэн мессежийг Пак руу явуулсан байсан. Пак үүнд нь бол бүр маш их уурлаж өдөр бүр түүн рүү гуйж заримдаа бүр сүрдүүлсэн тийм мессежүүдийг И рүү бичсээрсэн. Гэвч И болохоор энд нь бол ерөөсөө хариу өгөөгүй. 7 сарын 12-нд Пак И рүү би чамд буцааж өгөх нэг юм байна. Чамаас авчихсан байсан зүйл юм гэж шалтгаглаад Игийн гэрт очиод хонхыг нь дарсан. Гэвч гэр дотроос бол ямар ч хариу байхгүйсэн. Хаалгыг нь тогтсон ч гэсэн ерөөсөө хариу байхгүйсэн учраас Пак үүднийхэн шатан дээр суугаад хүлээж эхэлсэн. Тэгтэл гэрээс удалгүй Игийн ихч гарч ирэхийг нь харсан. Тэр үед болохоор дотроос Игийн дууч гэсэн сонсогдсон байна. Тэгэхээр гэртээ байгаа хэрнээсээ надад хариулахгүй байгаа юм байна гэж бодсон Пак бол хичээг нь явсны дараа бүр их уурлаж хаалгыг нь бүр хүчтэй балбаж чанга орилж эхэлсэн. Эцэст нь И хаалгааны Пакийг гэртээ оруулахаас өөр аргагүй болсон. Тэд ихэндээ ярилцсан боловч тэдний яриа удалгүй маргаан болж хувраад улмаар тэр хоёр бүр хоорондоо зодтолдож эхэлсэн. Пак Иг зодож байгаад Игийн хүзүүг 2 гараараа чанга боосноос болж И амьсгалж чадах царай нь улааж ухаан алдаж унсан. Тэгээ энэ үйл явдал нь болохоор Пакийг тэдний гэрт орж ирснээс ердөөл 30 минутын дотор болсон үйл явдал аа. Энэ үртэл болохоор цагдаагийн газарт ирсэн Пакийн мэдүүлэг байсан. Цагдаа нар Пак охины энэ мэдүүлгийг сонсоод ер нь нэлээд эргэлзсэн. Учир нь найз нь гинтл найзлахаа болио гэж хэлсний төлөө 12 дугаар ангийн охин найзаа ална гэдэг нь бол нэлээд тийм с ิจ гтэй санагдсан. Мөн Пак нь хэргийн дараа с ิจ гтэй үйлдэлүүд хид хидийг хийсэн байсан. Энэ нь болохоор Игийн утаснаас ихчрүүн яг л амьд байгаа юм шиг мессежүүдийг явуулсан, мөн Игийн утсыг хайсан, тэг бас өөрийнхөө утсыг форматлсан. Тэгээд цагдаа нар бол нэлээд гүнзгий сэжиглэж шалгаж эхэлсэн. Ингээд цагдаа нарын судалж шинжилсэний эцэст Пак болоод И хоёр бол зүгээр найзууд биш ижил хүүстэн хос байсан нь тогтогдсон. Игийн хувьд бол эмэгтэй хүнтэй найзалж байгаа тохиолдол нь бол анхны удаа байсан. Харин Пакийн хувьд бол өмнө нь хэд удаа эмэгтэй хүмүүстэй үерхэж найзалж исэн. Тэгэд Ид бол нэлээд гүнзгий дурлсан. Бас маш их хартай тийм эмэгтэй болох нь бол мөрдлөгийн явцад ил болсон. Пак өмнө нь үерхэж исэн нэг өөр охиндоо бас араас нь нэлээд хөөцөлдөж хардаж мөрдөж чагнадаг байсан гэдг нь бол сүүлд бас ил болсон.
Пакийн хувьд болохоор ийг өөр хүнд ойртохыг ерөөсөө зөвшөөрдөггүй, бусдад ярьсан яриаг нүртэл бүгдийг нь игээр яриулахыг хүсдэг, ер нь маш их хяндаг байсан. Хэрвээ болзооноосоо жоохон л хоцорчих юм бол Пак галзууртлаа уурлаж, түүн рүү бүр хараалын үг хэрэглэж, сүулдэ бүр түүнийг цохиж зоддог болж эхэлсэн. Бүр сүлд нь чамааг ална шүү гэж бүр байнга сүрдүүлдэг болж эхэлсэн байна. Тэгээ игийн хувьд болохоор энээс нь айгаад Пактай уулзахгүй байнгут Пак игээс уучлалт гуйж, дахин гуйж энэ хоёр ер нь бол нэлээд олон удаа ингэж салж нийлсэн, нэлээд хортой харилцаа нь үргэлжилсээр л байсан. Пакийн энэ өөрийг нь дарамтлагдаг байдалд бол нэлээд ядарсан, тэгээ бас өөртөө итгэх итгэлэн ч гэсэндээ нэлээд унсан. Гэхдээ түүнээс бас салж чадахгүй хэвээр л байсан. 2022 оны 7 сарын 24-ний өдөр болцсон цагаасаа 10-15 минут хоцроод очисон. Тэгээ очихт нь Пак шууд л түүнийг барьж аваад шүхрээрээ толгоор нь 2 удаа зогсон. Тэгээд болохоор гэртээ очиод тэр өдөр өөрийнхөө өдрийн тэмдэглэл дээрээ өнөөдөр толгоороо цохиулж байх үедээ цус гараад үхчихсэн бол дээр байх байсан юм а гэд биччихсэн байсан. Энэ нь бол мэдээж түүний сэтгэл зүйн байдлыг харуулж исэн. Хэд хоногийн дараа игийн өрөөг цэгцэлж байсан ээж нь охиныхоо бичсэн өдрийн тэмдэглэлийг олж уншаад түүний бичсэн зүйлүүдийг хараад цочирдож охиноо Пакаас ер нь бол салгах хэрэгтэй юм байна. Энэ охинтой найзлуулах ёсгүй юм байна гэж үзээд 8 сарын 2-нд сургуулийн сургалтын албанд бол сургуулийн дээрлэхэлт явагдаад байна. Манай охиныг ер нь дээрлэхэд байна гэд албан ёсоор өргөдөл өгсөн байгаа. Мэдээж энэ үед бол ээж нь охиныгоо үерхдэг гэж бол бодоогүй, тэр хоёрыг зүгээр найзалдаг. Тэгтээ охиныг нь дээрлэхдэг сургууль дээрх дээрлэхэлт явагдаж байна гэж үзээд гомдол өгсөн байгаа. Тэгээ энэ үед болохоор Пак бол энэ өргөдлийг нь сонссон ирнээс огт тоосон шинжгүй бүр игийн ээж рүү сургуульд гомдол гаргасныг чи мэдэж байна. Дахиад нэг удаа гомдол гаргах юм бол хүний нэр төрд хадгалсан гэдгээр би өөрийг чинь бүр шүүхэд өгөн шүү гэсэн маягтай тийм мессежийг явуулж исэн. Мөн энэ бүх зүйл нь бол игийн буруугаас л болж би түүнийг дээрлэгдэг байсан гэх мэтчлэнгээр ээж рүү нь бол нэлээд тийм дайрсан мессежийг биччихсэн. За тэгээ сургуулийн хувьд болохоор игийн ээжээс авсан өргөдлийг хянж үзээд 8 сарын 25-нд игийн хүсэлтээр ийг бол Пакаас өөр анги руу шилжүүлж өгсөн байгаа. Тэр хоёр нэг ангид суралцдаг байсан. Ийг өөр анги руу шилжүүлсэн гэсэн үг. Тэгээ Пакд болохоор бичгээр уучлалт гуйх тийм шийтгэлийг оноосон байгаа. Энэ нь бол ер нь бол нэлээд хөнгөн тийм шийтгэл байсан гэсэн. За тэгээ хэдийгээр энэ хоёрын анги нь ингээд солигдсон ч гэсэндээ нэг сургууль учраас байнга л сургуулийнхаа коридорт таарлддаг байсан нь ойлгомжтой. Тэгж байгаад 2023 оны 3 сарын 10-нд Пак яагаад намайг сургуульд гомдол гаргаж өгсөн юм бэ гэж ирүү мессеж бичсэн. Энэ үед нь болохоор ээж өдрийн тэмдэглэлийг мань хараад маш их ууралсан учраас гомдол гаргаж өргөдөл өгсөн. Би өгсөн юм бишээ гэд Пак руу хариу бичсэн. Тэнгүүт нь Пак тэгвэл чи намайг үзэн яддаггүй юм байна. Хоёлаа дахиад уулзъя гэд ийгээс гуйж эхэлсэн. Тэгээ игийн хувьд болохоор яг энэ гуйлтанд нь зөвшөөрөөд тэгээ Пакта дахиж уулзаж эхэлцгээсэн. Тэгээ энэ хоёр дахиж уулзаж эхэлснээс хойш бол Пак бүр өмнөхөөсөө ч илүү хяналттай, түүнийг дарамтлсан мессежүүдийг байнга явуулдаг. Хариу өгөхгүй жоохон л удах юм бол хариу хурдан өглөө орой заавал над руу холбоогүй удаж болохгүй гэх мэтчлэнгээр бүр дүрмүүдийг тогтоож эхэлсэн. Тэгээ энэ дүрмээ багхан л зөрчих юм бол бүр түүнийг цохиж зодох нь бол үргэлжилсээр л байсан. Тэгээ сүүлдээ бүр мөнгө нэгтэг болоод надад янз бүрийн тийм бэлэг, ийм бэлэг авч өг гэдэг болсон. Тэгээ мэдээж сурагч учраас төөнд мөнгө байхгүй. Тэгээд Пакд бэлэг авч өгөхийн тулд эцэст нь гэрээхэндээ мэддэхгүйгээр бүр цагийн ажил хийж эхэлсэн байна. За энэ байдлаараа хэсэг явж байгаад эцэст нь 2023 оны 6 сарын 23-нд тэсгэл алдран Пак руу хоёлаа дахиж уулзгаа болио, найзлахаа болио гэж мессеж явуулсан. Энэнд нь бол мэдээж Пак галзууртлаа уурлан ийг айлгаж сүрдүүлсэн ч гэсэндээ ерөөсө хариу өгөхгүй байсан. Ингэж агаад 7 сарын 6-нд олон зуун удаа залгасны эцэст ийтэй арай хийж холбогдоод уцаа авсан игээс бол уучлалт шууд гуйж эхлээд би чамаас дахиж салмааргүй байх, чамд дахиж муухан хандахгүй гэж гуйж эхэлсэн. Тэгээ энэ үед нь бол мэдээж бол шийдчихсэн байсан учраас дахиж чамтай уулзахгүй гэж татгалцсан. Тэгтэн чи хэрвээ надаас салж байгаа бол би чамайг алчгаад өөрийгөө бас алнаа гэж бүр сөрдүүлж исэн байгаа. За энэ үйл явдлаас хэдхэн хоногийн дараа буюу 7 сарын 11-нд Пак ийг найз хөвгүнтэй болсон гэж сонссон. Тэгээ энийг сонсоод Пакийн уур нь бол мэдээж маш их хүрээд тэгээд тэр өдрөө маргааш чамд чиний ямиг буцааж өгөх гэсэн юм а гэд мессеж бичсэн нь яг тэр үеэсэн. Ингээд 7 сарын 12-ны өглөөний 10 цаг 43 минутанд игийн гэрт очиод тэгээ шатан дээр нь хүлээж агаад гэрлүүн орж түүний 8 насыг
хөнөөсөн. Игийн амь насыг хөнөөснийхөө дараа болохоор Пак амиа хорлоё гэж бодсон гэж цагдаад мэдүүлж байгаа. Гэвч айгаад исэн учраас амиа хорлож чадахгүй, оронд нь нотлогоогоо устгая гэж оролдсон. Тэгээ энэ нь болохоор Игийн утас руу эгч рүү амьд байгаа юм шиг мессеж явуулсан. Тэгээ бас Игийн утасны симийг нь салгаад шидсэн. Тэгээ өөрийнхөө утсыг форматлсан. Бас iPad-аар форматлах гэж оролдсон боловч нууц үгээ тайлж чадаагүйгээс iPad нь бол форматлагдаагүй байсан. Тэгээ үүнийхээ дараа тэдний гэрээс гарч яваад цагдаа руу залгаад насан туршаагүй хүн алах юм бол ямар шийтгэх авдаг вэ гэж асуусан. Мөн интернетээс ямар ял авах талаараа ингээ хайсан хайлтууд нь ил болсон. Тэгээ дараа нь болохоор өөрийнхөө аав руу залгаад хийсэн хэрэгээ хэлж аав нь охиноо ятган цагдаагийн газарт аваатсан нь инээсэн. Цагдаа нарын хувьд болохоор iPad-ыг нь шалгаж үзэхэд сүүлийн 4 сарын турш бол 1700 мессежийг рүү бичсэн гэдэг нь бол хадгалаастай байсан. За ингээд Пакийн хийсэн бүх хэрэг ил болж шүүх хурал нь 2024 оны 1 сард анхан шатны шүүх хурал болсон. Хэрэг гарах үед болохоор Пак 17 настай байсан учраас хүүхдийн шүүх рүү хэргийг нь шилжүүлээд авч хэлцгээр болсон. Пак болохоор санамсаргүйгээр хүн амны хэрэг үлдсэн гэж өөрийгөө өмгөөлж исэн. Гэвч бол бүх баталгаа нотлогоо нь түүнийг бол санаатаа үлдээгүй гэдгийг бол зааж исэн. Гэхдээ Пакийн хувьд насанд хүрээгүй гэдгээсээ болоод 15 жилийн ялыг авсан байгаа. Пакийн хувьд болохоор дараа нь давж заалдаад өршөөл хүссэн загтлыг хид бичиж илгээсэн. Гэвч бол шүүхээс энэнийг нь хэрэгсэхгүй болгоод 15 жилийн хорих ялыг нь тэр чигээр нь үлдээсэн байгаа. Тэгэхээр Пакийн хувьд болохоор тухайн үед 17 настай байсан гэхээр 15 жилийн ялаа эдэлсэн ч гэсэндээ дөнгөж 30 гараал суллагтахаар байгаа гэсэн үг байгаа. За тэгээд Пакийг шоронд орсны дараа болохоор Пакийн аав ээж нь Игийн аав ээжэд 70 сая воныг өгөхийг хүсэж байна гэж хэлсэн боловч мэдээж бол Игийн аав ээж тэр мөнгийг нь бүр юусаа авахгүй. Охиных нь 8 наснд хүрсэн Пакийг өшөө илүү өндөр ял авахулмаар байна гэдэг дээрээ бат зогсож байгаа. Хохирогч охины аав ээж болохоор сургууль дээр хүчирхийлэл явагдаж байхад илүү шийдэмгий арга хэмжээ хэрвээ сургуулийн зүгээс авсан болвол охин маань үдээд амьд байх магадлалтай байсан. Пактай танилцахаас өмнө охин маань хөгжилтэй өөдрөг тийм охин байсан боловч түүнтэй танилцсанаас хойш маш өөртөө гутардаг, өөрийгөө дорд үздэг тийм охин болж хувирсан байсан. Яг тэр хэрэг гардаг өдрийн өглөө ээж нь ажилдаа явах гэж байхад охин нь ээжээ би удахгүй дажгүй болноос хайжирнаа гэд инээмсэглээд үлдэж байсан. Тэр нь бол миний охины хамгийн сүүлийн дүр зураг байсан гэж ээж нь шүүх хурал дээр хэлсэн байсан. Ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ төрөйд өндөрлөж байна. За тэгээд та бүхний хувьд сувг дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол лайк болоод subscribe дараад сувгаа дэмжээд өгөөрэй. За ингээд удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.